Маринет? Чи уйлчихсан юм уу? Үгүй, би ойлаагүй. Чи надад дургүй юм шиг байна. Гэхдээ би чамайг ойлгохгүй байна. Бид нэгнээ сайн мэдэхгүй шүү дээ. Энэ худалч охин чиний толгойг эргүүлж байна. Арай, суудал шинээр хуваарснаас болсон юм биш үсттэй. Тийм байх нь. Намайг эдрийн дэргэд суух басанд чи атаархсан юм байна. Чи тэр суудал суухын тулд юугаач өгөхөд бэлэн байж шүү дээ. Нэг хөвгөнөөс олж муудалцах онцгүй санагдаж байна. Хоёулаа найзууд болж болно штэ. Магадгүй эдрийн та хоёр нийлэхэд би тусалж чадах юм билүү? Чи худал хэлхээ болох тэр өдөр л бид найзууд болж чадна. Лайла, баталж чадахгүй ч чиний чих шуугдгүй. Бугуй чин зүгээр. Бас чи ханху Аалийг танихгүй. Учир нь чи Аачо хаан тусад хөл тавьж үзээгүй. Аалиад юу гэж худал хэлж блог дээр нь юм бичүүлснийг мэдэхгүй ч хадагтай цох хизээч чиний амийг аварч байгаагүй. Би хүмүүст сонсхийг хүссэн зүйлийг л хэлдэг. Тэрийг чинь худал хэлэх гэдэг юм. Чамд хийж чадах зүйл байхгүй. Хүмүүс сонсох дуртай зүйлээ олж сонсохоос огтхон ч татгалздаггүй. Миний найз болмооргүй байгаа бол дураараа л бол. Гэхдээ удахгүй чи ганц ширхэгч найзгүй хоцорно гэж мэд. Тэгээд бас би чамайг эдрийн лөө алхамж ойртуулахгүй гэдгийг сануулчих юм. Чи бусдаасаа овоо ухаантай бололтой. Тийм болохоор миний тал зогсох уу? Миний өөдөөс сөрхүү гэдгийг шийдэгсүүлж боломж олгоё. Яг одоо хариулахгүй байж болно. Гэхдээ хичээл тарахаас өмнө хариу өгөөрэй. Лайг хорон санаатай гэж боддог байлаа. Гэтэл Лайла бүр өмсгөл энэ төр өмсөх шаардлагагүй жинхэнэ хорон санаатан байж. Бууж өгч болохгүй шүү Маринет. Худал хэлж байгааг нь илчлэхгүй Лайла миний амьдралыг бүснүүлж хайхна. Найзуудыг маань бас эдрэнийг миний эсрэг болгох гэж байна. Тийм ээ. Уур хэлэн одоо л буцалж хальж дэврэх гэж байна. Маринет болгоомжтой. Аккумаа байна штэ.